За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2020 оны 2 сарын 4 оройн 19 цаг 16 минут болж байна. За тэгээд Twice Smart Forex team-ийн зүгээс YouTube дээр бичлэгүүд тавиад ерөөхдөө нэг 2 7 хоног харьцаа ч юм уу хугацаа өнгөрч जैन. Тэгээд энэ удаад энэ хугацаанд 3 бичлэг тавьсан байгаа. Эхнийх нь Forex гэж юу вэ? Дараагийнх нь Forex брокеринг компани гэж юу вэ? Яаж ажилладаг вэ? Гурав дахь нь ерөөхдөө платформын талаар MetaTrader 4, 5 web based платформ гэдэг энэ 3 төрлийн 5 минутын видеонуудыг оруулсан байж байгаа. Тэгээ та бүхэн тэр видеог үзээд асууж ярих зүйл байх юм бол доор нь комент хэсэгт нь комент үлдээгээд асууж болно. Энийг ерөөхдөө би өөрөө зүгээр ерөөхдөө л мэддэг зүйлс дээр тулгуурлаж ярьж байгаа. Бусдаар бол айгүй мэргэжлийн төвшөнд яриаггүй байж магадгүй. За тэгээд өнөөдрийн бичлэг бол арай урт хугацаатай явагдах бичлэг байгаа. Энэ дээр одоо юу вэ гэхээр өчигдөр би ерөөхдөө Forex хичээл хуваалцсан групп дээр манайхан ерөөхдөө ямар хуу брокер дээр арилжаа хийд юм бэ гэдэг санал асуулга пул маягийн явуулсан байж байгаа. Тэрэн дээр ерөөхдөө манай монголчуудын ч байх уу ерөн зүгээр энэ юу нэ за энийг өнтрээ хаттай бол айгу дуутай. Ер нь манай монголчуудын ялангуяа Forex хичээл хуваалцсан группт байгаа гишүүдийн арилжаа хийдэг брокерууд нь ерөөхдөө ийм байт юм байна. IC Markets байна, Pepperstone байна, MGL Forex байна, XM байна, Outtrade байна, Onda Singapore гэдэг энэ хашаагийн хийдэг брокер юм шиг байна. FXCM байна, FBS байна, Tickmill байна, Ducascopy байна. Энэ дээрээс бол мэдээж number 1 хамгийн шилдэг нь бол Ducascopy гэдэг брокер байгаа бах. Хэдэн жилийн өмнө тийм байсан. Ерөөхдөө одоохондоо би бол ерөөсөй хараагүй байна. Ducascopy ямар хэмжээнд байж байгааг. За тэгээд энэ дээр ерөөхдөө брокеринг компани өөрөөр нь арилжаа хийх гэж байгаа брокеринг компани хэрхэн сонгох талаар би өөрөө зүгээс ерөөхдөө хэдэн шалгуур тавьдаг. Яг би өөрөө сонгохдоо нэг ийм шалгуурыг давах юм бол за би одоохондоо итгэж болох юм байна гэдэг итгэл төрдөг юм байж байгаа. За тэгэд эхний ээлжинд IC Market-аас эхлээд ерөөхдөө би өөрөө тавьдаг шалгууруудаар ерөөхдөө тестлээд та бүгдэд бол магадгүй хэрэгтэй байж магадгүй гэж үзээд би энэ брокерууд дээр бол ихэнхдээ арилжаа хийж байгаагүй. Pepperstone дээр бол арилжаа одоо ч гэсэн хийж байгаа. Тэгээд Outtrade дээр хамгийн 2009 оны үед л үү дээ. Dance нэгээд арилжаа хийж үзчихсэн. За тэгээд энэ юунаас эхлэе да. IC Markets-аас эхлэе. Тэгээд ерөөхдөө нөгөө нэг үндсэн шалгууруудыг миний тавьдаг үндсэн шалгууруудыг хангахаас гадна энэ Forex Peace Army гэдэг нэг сайт байдаг. Энэ дээр ерөөхдөө брокеринг компаниудыг хэрэгжилж байгаа хэрэглэгч нарын сэтгэгдлүүд ялангуяа гол нэгэ байж идэг. Тэгээд энэ Forex Peace Army гэдэг сайтын зүгээс одоор үнэлгээ өгдөг байж байгаа энэ брокерууд дээр. Гэхдээ энэ бол хэр үнэнд нийцгэж одоор үнэлгээ өгдөг тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн ихэнх брокерууд дээр үнэлгээ өгсөн байт юм байна лээ. За тэгээд одоо ерөөхдөө та бүхэн харж байвал энэ дээр юм дээр нь байж энэ Forex Peace Army гэдэг энэ сайт байгаа. Ийшээ ороод тэгээд review гэдэг дотор эхний цэстээр Forex Brokers гэж байгаа. Ийшээгээ оронгууд л ингээд ерөөхдөө Forex брокерууд ингээ гараад энэ XM ямар учиртай брокер болоод энэ дээр ингээд advertise банерынхаа рекламын самбараа ингээ байршуулчихад байгааг бол сайн мэдэхгүй юм байна. Энэ доотлох нь Pax Forex гэж байна. Энэ сайт нь өөрөө ихэр үнэн бодиттой одоо шалгуулалтыг явуулдаг. Үнэн бодиттойгоор дүгнэлтийг бол үнэндээ сайн мэдэхгүй юм байна. Тэгэхдээ ерөөхдөө энэ дээр ихэнх хэрэглэгч нар энэ Forex Peace Army гэдэг энэ сайтн дээр сэтгэлдээ үлдээдэг. Ерөөхдөө энэ брокеринг компаниудын талаар. Тэгэхээр энэ бол бас оргуу хоосон зүйл бол биш байх. За тэгээ та бүхэн юу яагаарай? Хэрвээ өөртөө хэрэглэдэг өөр брокер гэх юм бол Forex Peace Army дээр review
гэдэгчний Forex Brokers гэдэг рүү ороод Forex Brokers гэдэг filters гэдэг энэ search bar name гэдэг дээр брокерийн компани нэрийг бичээд enter дарахаар ингээд энэ доотлын хэсгээр нь гараад ирнэ. За тэгээ эхнийл чинь IC market-ийг үзье. IC market-ийг үзрүү хайж үзлээ. Тэгээд ерөнхийдөө 3.5 гэдэг одтой юм байна. Одын хувьд ерөнхийдөө л гайгүй сайн брокерууд 4 болон түүнээс дээш байдаг юм байна лээ энэ сайтн дээр бол. За тэгээд энэ сайтын тухайд бол энэ брокерийн компани тухайд бол ерөнхийдөө ийм байж байгаа 0.100-ны 1 гэдэг бол мэдээж minimum lot size байж байна. Хамгийн бага лотоор орох хэмжээ 0.1 байна. 0.0.1. Тэгээд дээдлэл нь 500-ийн хөшөөрөхтэй хамгийн багадаа $200 депозит хийх боломжтой. 2007 онд аль бие усаар ерөнхийдөө үйл ажиллагаа эхлүүлсэн Австралид төвтэй байна. Энэ Австрал Сидней хотод төвтэй. Тэгээд энэ мэйл ингээ байж байна. Regulators гэдэг нь болохоор нөгөө нэг төрний одоо хэлжсэн тэ нэг дөрвөн төрлийн компаниар зарим төрийн өмчийн төрийн оролцоотой ч байна, зарим нь хувийн секторч байна. Ийм компаниудаар хүлээн зөвшөөрөгдсөн нөгөө regulation гэдэг хэсэг дээр би нэг хальт цугс тогтож ирсэн. Миний тэр бичлэг дээр гарч байгаа тэр regulator болдог компаниудаас өөр бас компаниуд ер нь бол байдаг. Ер нь компани гэхээсээ илүү баг тийм холбоо маягаар үйл ажиллагаагаа явуулдаг газрууд эднэр бол. За тэгээ энэ дээр бол EC-ийн regulator байд юм байна, FCA гэж байна. За энэ яг юм байна. Prohibited countries буюу энэ хориглогдсон улсууд нь энэ байж байна. Америкт хориглогдсон байна, Израильд байна, Иранд байна, Канадад ерөнхийдөө энэ IC market-ээр арилжааг хориглосон байж байгаа юм байна. Ямар шалтгаантай юм бол тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол их олон оронд хориглох тусмаа риск өндөртэй байх магадлалтай. Риск өндөртэй байх магадлалтай байж байгаа. За дараагийнх нь trading platform мэдээж MetaTrader 5C Trader гэж байна. За тэгээд 60-аас дээш ерөнхийдөө бүтээгдэхүүн дээр арилжаа их боломжтой. Тэгээд cryptocurrency буюу нөгөө крипто валютын 10-аас дээш байж байна. CFD нь бол мэдээж юу вэ? Алт мөнгө, бусад үнэт металлууд, тэгээд хувьцааны индексүүд гэж бонд гэж байна. Газрын тос болон бусад бүтээгдэхүүнүүд гэж байна. За тэгээ энэ дээр ерөнхийдөө роботыг ашиглаж болох юм байна. Мэдээний үеийн арилж болох юм байна. Scalp хийж болно. Ерөнхийдөө PAM гэж дансны юунууд байж байгаа. Эдгээр нь болохоор ерөнхийдөө энэ доотлын 3 MAM, PAM, Zolo Trade гэдэг нь бол ерөнхийдөө юунууд байж байгаа. Mentor trader гэдэг одоо утгад харьяалагдаж явдаг байж байгаа. Энэ болохоор юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө арилжааг бусад хүмүүст арилжаагаа ерөөхдөө санал болгоод өөрийнхөө нөгөө арилжааны түүх мөхөө үзүүлж хагаад одоо та жишээл mentor trader болох юм бол юу яадаг хүмүүсийн дансыг өдөртөн яг данс руу н орохгүйгээр мөртлөө өөрийнхөө дансан дээр арилжаа хийж яхад бусад таныг дагсан хүмүүсийн дансан дээр нь автоматар таны арилжааг дагаж арилжаад ордог гэсэн үг. Энэ MAM PAM гэдэг нь болохоор мэдээж юу болж байгаа. Юу данснууд бас одоо дагдаг данснууд гэсэн үг. За тэгээд deposit method буюу депозит хийх боломжууд нь bank wire байж байна. Одоо нөгөө банкны шилжүүлэг Visa байна, Mastercard байна, Bitcoin-оор болох юм байна, BPay-ээр болох юм байна. Одоо энэ BPay-с цаашаа e-payment, FasaPay, Klarna одоо эдгээр нь болохоор ерөөхдөө онлайн төрлийн одоо юунууд байж байгаа. Онлайн төрлийнх одоо Neteller, PayPal, Poly, RapidPay, Skrill, Transform, Existing Broker, UnionPay, Transfer за иймэрхүү боломж сонголтууд байж байгаа одоо Skrill. Гэхдээ энэ Neteller, PayPal, RapidPay, Skrill, Poly гэдэг одоо энэ онлайн мөнгө шилжүүлгийн сайтууд болохоор Монголоос ашиглахад төвөгтэй. Ерөнхийдөө ер нь хориглогдсон улсуудын тоонд манай орц явж идэм байлээ. Ер нь их төвөгтэй энэгээр арилжаа хийхэд мөнгө татаа авахд ч гэсэн асуудалтай байдаг. Тэгээд transfer from existing broker буюу та өмнөх арилжаа хийсэн брокероос юу явах боломжтой, депозит хийх боломжтой. Тэгээд UnionPay-ээр хийх боломжтой байна. За тэгээд би мэдээж буцаад татаа авалт нь болохоор банк баяраар татаа авалт юм. Visa-гаар татаа авалт банк баяр гэдэг нь болохоор ерөөд юу шүү. Банк хоорондын шилжүүлэх гэсэн үг.
банк хоорондын шилжүүлэхээр боломжтой. Тэгээ Visa картаар боломжтой, Mastercard, local bank transfer буюу одоо энэ Австралид үйл ажиллагаа явуулж байгаа юм чи Австралийн одоо дотоод банкны дотоод гүйлгээ гэсэн үг ерөнхийдөө одоо жишээлбэл Монгол доторх гүйлгээ гэдэг шиг Австрали доторх гүйлгээ хийж болно. Тэгээ Netteller, PayPal, Skrill-ээр татаа болтуудыг хийх боломжтой байна. За тэгээ мэдээж 3.5 гэсэн үнэлгээтэй юм байна. Энэ брокер маань өөрөө. Тэгээд за энэ за сэтгэлүүдээс нь ерөөхдөө харъя. Энэ IC Markets гэдэг брокер ерөөхдөө ямар хөө юм бэ гэдэг нь одоо хэрэгжилжсэн хүмүүсээс нь ирсэн сэтгэлүүдийг нь харъя. За энэ Пакистанаас нэг хэрэглэгч ерөөхдөө our good experience so far working for about a year and actually was paid environment. The person immune system works fine, but only thing which I think should be looked at from local bank transfer to за энэ бол айгүй сайн сэтгэлүүдтэй ч гэсэн байж байна. Ерөнхийдөө депозит хийх болон татаа авалт нь бол асуудал ямар ч асуудалгүй ажилдаг гэж байна. Тэгээд ерөнхийдөө нэлээд урт хугацаанд айгүй амжилттай энэ дэрлэлийг нарилж хийж байгаа юм байна. За энэ дэр сайн сэтгэлүүднийх нь муу сэтгэлүүднийх нь гэдэг харъя. За IC Markets Great Broker мэдээж сайн брокер гэж санал нэгдэж байгаа юм байна. Тэгээд барин something about that known to all those who have margin calls or is about and I have the их өндөр хувь дээр одоо margin call өгдөг юм уу та. Зөв одоо margin call гэдэг нь нэгэсэндээ таны орсон захиалга чинь нийт балансыг чинь хэдэн хувь руу хасахтай явж гин гэдгээс шалтгаалж брокерлогын өөр идэг. Зарим брокерыг одоо жишээлбэл ихэнх одоо юутай leverage өндөртэй буюу хөшүүрэг өндөртэй данснуудын хол 20-с доош бүр 20, 15 бишээ юу өндөр хэмжээгээр явхад одоо жишээл одоо энэ дээр жишээ авах юм бол энэ бол ингэж штэ дансныхаа 80%-ийг алдсан тохиолдолд stop out буюу арилжаанаас автоматар гаргадаг гэсэн утгыг илэрхийлсэн байна. Энэ баг set margin call to stop out level 80%. Тийм байна. Уг нь бол 120% дээр margin call дох тийм тохируулга гэж юм байт юм уу да тийм дээр хийсэн чинь харин 80% дээр нь ерөөд stop out гарчихсан гэж байна. За ерөөхдөө хөшүүрэг өндөр байх тусмаа таны дансны их хувийг нэг удаагийн захиалгач хасахтаа явах юм бол их хувийг аваад автоматар их хувийг алдаад автоматар гарна гэсэн үг. Ерөөхдөө 80, 90%, зарим тохиолдолд 95% хүртэл яадаг. Алдагдaltaй болж байгаад маржин колцдог. Ер нь дийлэх тохиолдол өндөр хөшүүрэгтэй. Тэгэхээр ерөөхдөө тогтвортой арилжаа хийхийг хүсчвэл stop loss тавьж явах хэрэгтэй. Магадгүй stop loss тавьдаггүй арилжаачид бол тийм төрлийн арилжаач байдаг л да. Тийм төрлийн арилжаачид бол ерөнхийдөө leverage жоохон багатай дансыг сонгож байвал зөвхөн хүн хичнээн өндөр leverage-ийг ашиглахад ашигтай ч гэсэн бас дотроо тийм бодолтой байж болно шүү дээ. За би stop тавихгүй гэхдээ дансныхаа одоо жишээл $1000 гэх юм бол за би хэдэж хэдий те. За нэг 70% нь алдахад би энэ удаагийн арилжааг одоо орхиж гарна гэдэг ч юм уу те. Тэгж бодсон мөртлөө яг бодит арилжаан дээр алдагдлын дансныг чинь 80% рүү хүртэл орчоод байхад хааж чаддгүй. За эргэж хөйлгүүдэй гэж бодоод явсаар гад үлдсэн 30%, 40% алдаж тэгж маржин коллуулдаг. Тиймэрхүү нөхцөлд орохгүй тулд ерөнхийдөө leverage багах тусам маржин call чинь юу яа? Баг хувиар маржин call гэсэн үг. За нэг иймэрхүү байж байна. Энэ дээр нэг муу сэтгэл бол IC market дээр нэг харагдахгүй байна. За энэ best reported very good broker which I have experienced very good spread. Good leverage and margin for all persons. This true ECN broker гэж шүү. ECN гэдэг чинь айгу юу гэсэн үг? Сайн. Зарим брокерууд бидний бол ECN брокер гэсэн мөртлөө үгүй байдаг тохиолдол байдаг. За IC market бол
сайн гэж very good trading condition гэж маш сайн хэлж нөхцөлийг үзүүлдэг. Маш одоо тийм бриллиантлаг сервистэй гэж байна. За 5 дахь руу нараа энэ бичлэг нэлээд урт хугацааны бичлэг болох шинжтэй болоо явчлаа. За сэтгэлүүд нь яаж байна? Equadros ингээд маш бага спидтэй депозит болон татвар авалтанд ямар асуудал гардаггүй маш сайн customer serviceтэй. За ерөнхийдөө энэ IC market сайн брокер юм шиг байна уу? За сайт руу нараад үзье. IC market. Яачлаа. Төрөс алчлаа. За тэгээд IC market гэдэг брокерыг сайт руу орж үзье. IC Markets leading forex CFD provider. За юм байж байна. Гэтэ ерөнхийдөө брокеринг компаниудын веб хуудсан мянга гоё чам байлаа гэдэг итгэл төрүүлэхээр гэсэн үг бол биш шүү. Бас нэг муухан шиг темплейтээр хийцэн ч юм уу тийм юутай вебсайттай байлаа гэдээ бас муу брокер гэсэн үг бол бас биш. Тэгэхээр өнгөнд хурдаж болохгүй шүү манайхаа. За ямар ч хэлсэн нэг 5-оос 4.5-ыг нь бол 4.4 бол our customers say excellent гэж манай юунууд хэрэглэсэн манай брокерыг ингэж саналдаг гэж байна. За ерөнхийдөө евро нарж харъя. Regulator гэдгийг нь харчээ. Энэ хаана гэдэг юм бол контактаас баутас гэсэн байх хэрэгтэй. За юм олоорны хэл дээр юм байна. За энэ дээр чинь about IC markets гэж байна. За энэ дээр нь юу байж байна? За regularity complaints гэдгийг харчээ. I see all client money clients segregated trust accounts with Westpac and National Australian NAB for a SIG license at Barclays Bank and at Barclays гэдэг алдартай банк гэдэг шүү дээ. For the FC license. Ана юу түрүү нэг FSA license гэдгийг гаргаж тэнийг сайн мэдгүйсэн чинь Barclays Bank тэнэгдэг юм байна шүү дээ. Энэ тэгээд ямар ч байсан энэ хоёр дээр одоо Австралийн үндэсний банк болон Westpac гэдэг нэртэй энэ банк ерөнхийдөө хамгаалтанд байлаа тийм ээ. Нөгөө хэрэглэгчдийн мөнгийг audit. За энэ иймэрхүү ер нь бол энэ чинь нэлээд гайгүй брокер юм байна. Тэгээд одоо энэ дээр арилжаа хийж үзэхээр мэдэгдэн л дээ. Яг ямар хөө байдаг вэ? За платформын хувьд 5 байна. 4 байна, 5 байна мэдээж тэгээд MetaTrader, WebTrader, CTrader өөр ингэсэн юутай trading tools гэхлээр ManPam байна, Virtual Private Service өөрсдийн юутай байна, сервис юутай VIP гэдэг юу лээ? Нэг сервертэй гэсэн өөрсдийн гэсэн trading tools гэж. Ерөнхийдөө юу гэдэг нь шүү дээ. Автомат арилжааны системтэй ч ашиглах үед ерөнхийдөө энэ virtual server-ыг ашигладаг.
Арилжаачд MetaTrader 4 болон 5 дээр ч өөрчлөлтөн дээр нь шир бас байдیں۔ За энэ брокер бол ер нь гайгүй байх магадлалтай брокер байна. За энэ дээр арилжаа хийж таад IC market дээр арилжаа хийдэг бол ерөнхийдөө одоо энэ бичлэгийн доор би одоо IC market-ээр хэлж яадаг ийм даваатлалт ийм асуудлуудтай гэдэг ерөнхийдөө хүмүүст танилцуулаарай. Манайхан одоо би энэ бичлэгийг хийж байгаа үндсэн гол шалтгаан нь бол хүмүүс манай нөгөө форекс сонирхоод байгаа залуучууд маань өөрсдөө брокерийн компани сонгож мэдэхгүй байгаа тийм. Тэгээд аягүй их асуугаад байдаг. IC market хэрвээ, AvaTrader хэрвээ, одоо Pepperstone хэрвээ тэ Dukes-ийг асууж ирсэн тохиол их гарч байгаагүй. Ерөнхийдөө брокерийн компаниудын нэрийг нь хэлээд нэг AvaTrade, FBS хэрвээ гэдэг ахна асуугаад байдаг. Facebook дээр ялангуяа ингэж асуусан комментууд юм байна. Аягүй их таарлцдаг учраас ерөнхийдөө тэрэнд хариулт болгоод нэг юм бүтэн хэмжээний бичлэг оруулчих гэж бодсон. Тэгээд юу яараа манайхаа энэ бичлэг YouTube дээр тавигдахаар доотлолт нь коммент хэсэг дээр ерөөхдөө таад арилжаа хийдэг брокерууд байх юм бол таад яг энэ одоо яг үнэндээ бол IC market дээр би арилжаа хийдэг учраас би зөвхөн гадна талаас нь харж ийн гэсэн үг. Ерөөхдөө нэг жижигхэн шалгуур маяг юм өөрийнхөө боддог нэг жижигхэн шалгуур маяг юм тавьчаад тэрэнд дүүцнэгүй юу ямар хуу юм байна гэдгийг яаж нэг ихлээр зүгээр л одоо яг үнэлгээг бол нэг 20-30% л хийж байгаа гэсэн үг юм дээ. Татаа бол тийж депозит хийж арилжаа хийж платформ дээр нь арилжаа хийж үзээгүй учраас тэгж нэг хайхтар яриад өгт юм. Яг үнэхээр хийдэг хүмүүс нь үнэхээр татаа болтны тэд одоо татаа болтын хугацаа тийм байдаг гэдэг бус хүмүүст айлгах зөвлөгөө маягаар бичээрэй та бүхэн тэрийг та бүхнээс хүсэж байна. Яг энэ дээр арилжаа хийдэг хүмүүстээс хүсгэд тэгээд бид нэг нэгэндээ айлгах тусалж байвал их зүгээр юм болов уу гэж бодоод байна. Тэгээд нэмэлтээр нэг юм хэлэхэд одоо л хадуурахгүй нэмэлтээр нэг юм хэлэхэд Facebook энэ төр групп дээр нэг их манайхан хэрэлдмээргүй байна. Нэг багахан л хэрүүлийн чанартай нэг шинэ юм хийх гэж юм нэг яахтай гайв арилжаа хийдэг залуу мэдээж арилжаа хийнэ гэдэг маань өөрөө 100% ашигтай арилжаа хийдэг трейдер гэж юу нь бол байхгүй. Тэгээд сургалтыг ч гэсэн төлбөртэй ороод байна гэх юм. Төлбөртэй сигнал өгөөд байна гэх юм. Тэр нь алдаад байна гэх юм. Янз янзын л дандаа болж бүртгүүл юмнууд бичээд тах юм. Тэгээд миний бодлоор л ерөөдөө цаа нэг арилжаа хийдэг хүн байлаа гэхэд магадгүй зарим тохиолдолд бол алдсан шүү дээ. Тэгэхэд сургалтаас мөнгө болно. Тэгээ арилжаа хийдэггүй тэр бол арай байж болохгүй асуудал. Яг зүгээр сигналын хувьд бол за нэг үеийн одоо ашиг алдагдлын хэмжээнд за 5 сигнал өглөөхэд одоо 2-оос 3 ашигтай 2 нь ч юм ашигтай явдаг мөртлөө 3 алдагдaltaй сигналынхаа стоп типийг нь харьцуулаад үзэхлээр эцсийн дүндээ 5 арилжаа явлаа гэхэд 2 нь ашигтай 3 нь алдагдaltaй байлаа гэж бодоход эцсийн дүндээ ашигтай гардаг хэмжээний байхад л энэ бол хангалттай сигнал байхгүй. Өгсөн сигнал бол зөв юм гэж байхгүй. Зарим сард алдагдaltaй одоо 10 сигнал өгөхөд алдагдaltaй 10 сигналын одоо эдэн ч үгүй те ихэнх нь 7 молон ч юм уу алдагдaltaй гардаг ч юм уу те энийг юу хаяа. Ямар яхдаг энэ дэр байдарч. Энэ ерөөхдөө нэг байдаг боломжтой. Энэ хэрвээ дээшлэх юм бол энэ сэтгэх юм бол дахиад байдаад алт өнөөдөртөө жоон дээш явж магадгүй гэж хараад байгаа. Энийг яач хаахгүй бол за ингээ хадвах гэдэг шүү. Ерөнхийдөө нэг темирхүү. Тэгэхээр ерөнхийдөө аль болох Facebook дээр нэг рүү дайр тавьшлахгүй хүн шиг. Тэгээд яг өөртөө хийж чадахгүй юм би судлааны сургалт гэдэг байгаа нөхдүүдийг бол шүүмжилж явах бол гэмгүй харин зүгээр сигнал өгж байгаа нөхдүүдийг нэг шүүмжлээд авах шаардлага байхгүй хаа. Байнгын ашигтай арилжаа хийдэг хүн гэж байхгүй. Мэдээж энэ чинь бизнес учраас зөвхөн арилжаа хийгээд явахгүйгээр яг сигнал өөрийнхөө одоо нэгсэнд арилжааныхаа алдагдлыг сигнал өгөө тэрнээс орж исэн мөнгөөр нөхч чинь гэдэг чинь бол буруу зүйл биш байхгүй. Энэ чинь бас энэ бизнесийн бас нэгэн одоо cash flow одоо орлого болох нэг юу байхгүй нөхцөл байж болохоор байхгүй. Гадны сигнал өгч гэсэн алдах үед зөндөл алддаг шүү дээ. Тэрэн дээр манайхаа энэ өстө
алдаад малдаад нэг ярд хүн гэж нэг Монгол залуу гарч ирээд нэг сигнал үйл яах вэ? Ганц нэг алдаал зарим нэг нь оноол явж идэл MMA барьж чадвал стоп лосс яг л боломжтой нөхцлөөр нь одоо TP-ийн стоп лоссоос их тэгж өгөөд тэгээд түрүүний хэлдгээр 5 арилж байна 3 алцсан 2 ашигтай явахдаа 3 алдагдaltaй арилж байгаахаа алдагдлыг нөхч хэмжээнд сигнал өгч чадвал тэр чин болж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан зүгээр ерөөхдөө хүний нэр төрдмөл бити алдаа заарай. Бити хүмүүсийг моолох. Ахын аваад хайхын хай. Дэмжих хэрэгтэй нэг. За дараагийн брокер юу вэ? Тэрийг нь харъя. За Pepperstone. За Pepperstone бол миний өөрийн арилж байдаг брокер болж байгаа. Над дээр л одоогийн байдлаар л янз бүрийн дата авалт юмн дээр л асуудал гарсан юм бол алга байхгүй. За энийг харъя. За Pepperstone гэдэг брокер. За адилхан 3.5 юм байна. 3.5 үнэлгээтэй. Тэгээд MetaTrader болон Meta4 болон 5 тэгээ mobile version C-Trader гэдэг дээр бүгдээрээ байж байгаа. Тэгээ адилхан lot size нь болохоор 0.1 500-ийн дээдлэн 500 өршөлтөй $200 минимум депозит $200. Энэ дээр бол Pepperstone дээр бол IC Market-аас ялгаатай юм болохоор PAM 8 гэдэг аккаунт бол байхгүй, Zulu Trade бол байж байна. Тэгээд Австралийн бас брокер байж байгаа. Тэгээд Англид ерөөхдөө төв офис их юм байт юм уу да. Ерөөхдөө бүртгэлтэй офис нь Англих. Тэгээд энэ EC болон FCA-ээр хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ хориглосон улсууд нь айгүй их юм байна. Ямар оронд хориглосон шалтгааны үнэлэмжийг Афганистанаас ахуулаад 1 2 3 4 5 6 7 8 9 10 20 27 оронд хориглосон юм. Солонгос байж, Ази орнуудаас Япон байж, Америкт хориглогдсон, Шинэ Зеланд, Либанон, Казахстан, Жапон, Ирак, Иран нийт 27 улсад бол хориглосон юм байна энэ брокерыг. Ерөнхийдөө одоо нэг иймэрхүү байт юм байлээ. Одоо хориглолт гэснээс одоо тухайн улсынх нь өөрсдийнх нь одоо энэ арилжаан дээр одоо тавьж байгаа одоо төрөөс зохицуулалт төрийн бодлогууд нь болохоор аль болох иргэдийг арилжаан дээр мөнгө алдуулахгүй үүднээс өндөр хөшөөрөг санал болгодог брокеруудыг тухайн өөрийнхөө орон нутагтаа үйл ажиллагаа явуулахыг бол хориглодог юм байлээ. Тэр талаас нь бас харах хэрэгтэй байх. Энийг ерөнхийдөө юм өндөр хөшөөрөг санал болгоод байгаа учраас юу байдаг. Энэ тухайн улсуудын нэг яг энэ арилжаатай холбоотой зохицуулалттай зөрчилддөг учраас хориглодог. Тиймэрхүү тохиолдол ялангуяа Америкт болохоор иймэрхүү өндөр хөшөөрөгтэй брокеруудыг яг Америк хүмүүст арилжаа хийхэд бол яг засгийн газраас нь хориглочихсон шахав байд юм билээ. За төрөж байгаа нууц дуурайд. За буцаар ярьчлаа. За юун дээр явж ирсэн шүү дээ. Хориглодог тал дээр. Тэгэхээр ерөнхийдөө Америк өөрөө тийм юу юм бэлээ. Өндөр хөшөөрөгтэй брокеруудыг ер нь хориглодог талтай юм байна лээ. Тэг Япон ч гэсэн өндөр хөшөөрөгтэй брокеруудыг хориглох талтай. За одоо энэ Pepperstone-ийг тэгээд ерөнхийдөө харъя bad service гэж байна шүү дээ. Supportтай холбогдож чадахгүй байна. Supportтай холбогдох гэхлээр өөдөөс дандаа ерөнхийдөө бид нар лөө ямар нэг асуудал гараад одоо холбогдмоор байх юм бол өссөн үедээ л ерөнхийдөө бид нар лөө хариу бичиж утсаар ярьж болно гэдэг тийм хариу өгдөг. Мөртлөө холбогдож чадахгүй байна гэж байна. But no one feedback гинэ. Хинч одоо эргэн хариу өгдөггүй гэсэн байна. Хизээ сая дөнгөж энэ 1 сар 9-нд байсан юу байна. Тэгсэн чинь өөдөөс нөгөө support Pepperstone хариу бичсэн байна л да. Харин чи юу гэдэг юм бэ? Энэ дээр бол ерөөхдөө утга нэг иймэрхүү юм байна л да. Бид нар ерөөхдөө байнгын байж дүмжлэл танаас одоо бид нартай холбогдох юм нэг юм ирээгүй юм гэсэн утгатай юм бичсэн байна. Excellent broker гэж байна.
За ингээд яг зүгээр энэ хүмүүсийн сэтгэлийг энэ Pepstone-ийн хувьд хүмүүсийн сэтгэлийг нэг уншаад яг hold my withdraw миний татаа болтыг өгөхгүй удаагаад байна л гэж боддог байна. Or not close tip reach гэдэг нэ типэдээ хүрсэн хүртлээр захиалга хаагдахгүй байна гэж байна. За нэг иймэрхүү сэтгэлүүд байгаа маань. За түрүүнээс 5 дахь руу очиод үзье хэрэг. Сэтгэлүүд ямар хөө юм байна. Аккаунт хак зааж тодлоо. Аккаунт хак гэж ч одоо брокеринг компани дээр байхгүй асуудалтай. За асуудал окей тэгсэн мөртлөө ямар ч шилдэг брокер бол биш шүү л гэсэн байна. Сэтгэл бол тийм IC market шиг бол сайн бол биш байгаа юм энэ дээр. Гэхдээ би өөрөө энэ дээр арилж яадаг хүний хувьд сүүлийн 6-7 жилийн Pepstone дээр арилж яаж байдаг. Надад бол татаа болтын асуудал дээрээс гарч байгаагүй. Нэг ч удаа татаа болтын асуудал гарч байгаагүй. Татаа болт бол хэдэн ч доллар татсан $20 шимтгэлтэй байдаг. Тэгээд нэг өөрчлөгдсөн 2 жилийн өмнө үлдээ өөрчлөгдсөн нэг юу байдیں۔ Анх татаа болт хийдэг байхад би Visa картаараа депозит хийгээд буцаа татаа авахдаа одоо би жишээлбэл $500 депозит хийсэн бол тэрнээс илүү $2000-$3000 татаа болт хийх тул асуудалгүй байдаг байсан. Тэгэхэд юу н terms нь өөрчлөгдөд юу яцсан. Яг л Visa картаараа хийсэн депозитийн хэмжээгээр татаа авна. Бусдын бол тэр нь болохоор шимтгэлгүй. Тэгээ тэрнээс илүү татаа болт хийх юм бол одоо жишээл $1000 депозит хийчихэд 1000-аас илүү $1100 татаа болт хийх юм бол $1000-ыг нь Visa-гаараа юу яагаад татаа аваад юу гэнэ $100-ыг нь банк баяраар буюу банкны шилжүүлгээр татаа болт хийдэг. Тэгээд тэр нь болохоор $20 шимтгэлтэй. Тэгсэн мөртлөө нэмэлтээр $20-аас гадна дахиад $10 банк хоорондын шилжүүлгийн шимтгэлгээд нэг аль банк наваад байгаа нэлээдгүй нэг тийм шимтгэл аваад идэв. Тэгэхээр ерөөхдөө бага мөнгөөр арилжаа хийгээд бага мөнгөний $100 молор татаж авах гэж байгаа бол нэлээд алдагдaltaй. За $100 татаа авлаа гэдэг нэг 65-70 $70 ч юм хавцааны мөнгө л дастж орж ирнэ гэсэн үг. Ер нь бол тэр нь яах вэ гэдэг шимтгэл болсон юм. Тэгэл авах л хэлээ тэ. За Pepstone хувьд л юм байна. За Pepstone-тэй холбоотой асуудлаар надаас хүснээр л асууж байна. Одоо гэхдээ ерөнхийдөө тэгж үнэхээр таалагдсан гоё брокер юм бол брокероос солино да. За дараагийнх нь MGL Forex гэнэ. Энэ MGL Forex яг би даасан брокеринг компани биш байхаа би ойлгосон. Одоо энэ болохоор зөвхөн юу юм бэ лээ. MGL Forex гэдэг тэр нэг залуу хин блэ. Тэр 2 жилийн шинжил дээр тааралж ирсэн хин блэ. Залуугийн Монголд оруулж ирсэн яг цэвэр би даасан брокер биш. Энэ бол зөвхөн өөр нэг гадны нэг брокерийн white label буюу IB гэдэг нэг ойлголт үүдийн брокер дээр ерөнхийдөө тухайн брокерыг рекламдаад тэр брокер дээр IB болж байгаа тэр хүн ч юм уу те байгуулгын доор нь хүн дансаа нэгэд арилжээж байгаа тохиолдолд захиалгад бас шимтгэл гэж юм авдаг. Тэгэхдээ тэр хүнд бол ямар ч юу байхгүй хасах юм байхгүй тийм алдагдaltaй юм бол байхгүй. Угаасаа тухайн брокертоо өгч байгаа л төлбөрөөс нь тэр санал болгосон IB-гийн эзэн нь юу яадаг тодорхой хувь авдаг. Одоо жишээлбэл таны захиалгад бас одоо хэд ч үдин те за нэг $2 ч юм уу эсвэл $2 шимтгэлийг брокеринг компани авлаа гэж бодоход тэрнийх нь 50 центийн ч юм уу юу яадаг IB-д нөгдөг гэсэн үг. Авагийнх ч гэсэн ерөнхийдөө тийм ч та ава бол яг төлөөлөгчийн газар гэж байгаа юм л да. Ава FX. Гэхдээ би даасан Монголд зүгээр салбарын хэмжээнд л явж байгаа. Гэхдээ яг цэвэр Монголын би даасан брокер бол биш. Энэ MGL Forex бол бүр юу биш. Авагийн хэмжээнд биш. Авагаас ч дор юуны хэмжээнд явж байгаа. Грэний хувьд бол нэг IB юм уу, white label юм уу эсвэл тэрнээс арай жоон дэше. Арай тийм төлөөлөгчийн газар бол биш. Яг MGL Forex-ийн яг платформ одоо жишээлбэл үйлчилгээ авдаг брокер нь яг ямар нэртэй брокер гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр давхар шимтгэл MGL Forex
гэдэг брокер бол давхар шимтгэл авч байгаа гэсэн. Цаад одоо Angel Forex-ийн ашиг бол юу байгаа? Цаад брокер нь бол үндсэн спридэрээ ч юм уу тэ swap-аараа ч юм уу комисснороо гурван төрлийн шимтгэлээр брокер авах хэрэгтэй авдаг шимтгэлээрээ авч яхад тэрэн дээр нь багахан хэмжээний шимтгэл нэмж одоо үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа гэсэн үг юм бол MJL-ийн хувьд бол за тэгээд MJL-ийн хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаад яах юм бол буруу юм хэлсэн бол залруулаарай. Би бол тэгж ойлгосон. MJL дээр би нэг очиж уулзж ирсэн. Ерөнхийдөө данс нэж үзээ. Дөрвөж дээр нэг хэсэг арилжаа хийж байгаад. Тэгээд дөрвөж нэг жоо сонирмол авчихсан юм аа. Тэгэхээр MJL дээр яг татаа болтой өдөртөө ордог янз бүрийн шимтгэл хийх юм байхгүй амар юм өгчдод MJL дээр очиод би тэгж мэдээ одоо надад өгсөн мэдээлэлээс би ер нь тэгж ойлгосон. Гэтэ ялч спид бол MJL дээр жоохон дөр өгдөг бил. Яг энэ бусад энэ IC маркет ч юм уу те энэ брокеруудыг бодвол. За MJL-ийг хайгаад ирэхгүй. XM бол энэ дээр юу тавина? Банараа байрлуулсан байхыг бодоход энэ Forex Peace Army-тэй нэлээд холбоотой юу байна? Брокер байна гэсэн үг. Одоо холбоотой юм чи мэдээж юу нь бол айгүй өндөр л байгаа. Рейтинг нь бол энэ дээр өндөр л байгаа та. 6 гэж юм. Биш 3. Хэдэн хоттой? 3 хоттой. За. Энэ чинь 10 жил гарсан болцсон л байна. Ямар ч харагдах жилийнхаа anniversary хийчихсэн брокер байна. 888 өшөөхтэй минимум депозит нь $5. Нарцсан шинэ брокер юм байна. Тэгээд энэ XM ч аюу их бонус санал болгоод идэм байлээ. 2009 онд албаасаа үйл ажиллагаа явуулсан. Кипрт ерөөхдөө төвтэй. Cyprus буюу энэ зарим брокерууд Кипрт төвтэй гэдэг нь одоо нэг татваргүй бүс гэж байгаа шүү дээ. Кипрт татваргүй бүст орж байгаа учраас энэ дээр ерөөхдөө брокеринг компаниуд ерөөхдөө бүртгэлээ хийлгэхэд брокеринг компаниуд өөрсдөд нь нэлээд ашигтай байдаг юм шиг байлаа. За гэхдээ Кипрт бүртгэлтэй байгаа брокеруудаас бол хайлуулах зайгаа барьж исэн дээрж магадгүй шүү. За NESIC болон энэ Belize International Finance Commission Code за энэгээр regulators буюу одоо баталгаажуулагдсан. За хориглосон орнууд дээр ингэ байж байна. Америк уус мэдээж байна. Япон бол байна. Израиль бол байж байгаа. Мьянмар ч байгаа. За депозит нь болохоор энэ банк хоёрын Visa Mastercard нөгөө бусдаа адилхан. Тэгээ буцаад нөгөө хэд дээр татаавалдаг хийж болно. 55. Энэ нь болохоор зөвхөн MetaTrader 4 болон 5 гэсэн платформ санал болгож байгаа юм байна. ECN биш юм байна угаасаа. За. ECN биш брокер ер нь жоохон хэцүү. Эрсдэлтэй. Тэгэхээр XM дээр бол би арилжаа хийхгүй. Энэ XM дээр би зөвхөн юу лээ $30 бонуслоо тэргээр нэг 3 жилийн өмнө жилүүд нэг арилжааг хийж үзэж ирсэн. Надад бол таалагдаагүй. Энэ дээр бол одоо жишээлбэл манайхан тэр дээр Facebook дээр нэг асуусан байсан шүү дээ. XM-ийн $30 жилүүдэд ийм бонусыг no deposit бонус гэдэг байхгүй зөвхөн бүртгүүлсний төлөө $30 авдаг. Тэрийг өсгөгцсөн ч гэсэн манайх ер нь авч чадахгүй байх магадaltaй шүү. Өсөхөд тэрэн дээр авах нөхцөл нь болохоор за $30-ыг $500 болгох таа гэж бодоход тэрэн дээр цаанаасаа хэрвээ тань мөнгийг татаахыг хүсвэл энэ хэмжээний ашигтайгаа дүүсгэж хэмжээний мөнгийг депозит хийж энэ мөнгөө татаах боломжтой гэсэн шаардлага тавьчихдаг нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор лот гүйцэтгэл гэсэн асуудал байгаад байдаг. Одоо хэд ч хэдтэй 20-30 лотын арилжаа заавал энэ дээр хийсэн байх хэрэгтэй. Хийж тань мөнгөө татаах эрх нэгднэ. Тэгэхээр нэгсэндээ энэ цаагаараа жоохон юу л байгаа юм л да. Яг та $30-ыг $500 болгоод өсгөчлөө гэж бодоход таны хувьд болохоор ямар ч юу байгаад байгаа байхгүй. Ашигтай биш. Нэгсэндээ үнэгүй бонусыг татчих автлаа гэж баярлах нөхцөл бол биш байхгүй.
та тэр $500 татаа авахын тулд дахиад $500 депозит хийнэ гэвэл тэгэхээр ямар ч ялгаагүй байгаа даа. Тэг яг $1000 юутай баланстай л байна гэсэн үг. Гэхдээ тэр үлдсэн тэр кредитийн ашигсан $500 та татчих авахд бол дахиад заавал их олон лотыг хийх хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацааны хувьд ч гэсэн магадгүй та тэр $500 татаа авахын тулд $500 депозит хийчихэд тэрийг нэг лотыг нь гүйцэхэд тулд аюул том лотоор алдчихад нөгөө нэг өссөн $500 ч байхгүй таны өөрийн чинь $500 ч байхгүй шатах магадaltaй гэсэн. Тэгэхээр ер нь тиймэрхүү юм ёстой үнгүй юм болгоны авахд байдаг гэдэгт л ойролцоо болчиход байгаа юм л да. Би болохоор ерөөдөө тэгж $30-аар яаж ийсэн яг өсөж ийсэн тухайн үед нэг 100 200 хүргэлсэн. Тэгээд тэр юу нөхцөлийг нь харчаад за болио хэлээ цагийн гарч байна гэж болчихсон. За энэ шүү дээ. $30 бонус гэдэг. Энэ одоорт байж л best broker гэнэ. За unable to withdraw or win from MX FXM татаа алтыг хөхгүй байна гэж. Ер нь бол татаа авалтын хувьд л нэг юм жоо хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ Азийн бусад нөгөө нэг Индонез, Малайз эдрүүд бол XM драйв хэрэлж хийд юм билээ. Сайн брокер гэж байна. Excellent broker гэж байна. За XM дэр яг ийм бонус гэхгүйгээр арилжаа хийж байгаа. Яг өөрөө депозит хийгээд арилжаа хийж байгаа хүмүүс байх юм бол та бүхэн юугаараа санал бодлоо хуваалцаарай. Яг татаа авалт үнэхээр орж ирэхгүй байгаа тань уу? Яг яагаад энэ зэрэг санал бодлоо хуваалцаарай та бүхэн. За дараагийнх нь юу вэ? Hour trade. Hour trade-ийн хувьд бол их муулаад ах юм байхгүй. Ямар ч юм иргэн тойронд арилжаа аваад арилжаа хийж ирсэн хүмүүс бол татаа авалт маалтыг бол $100,000 молроо татаа авалт бол хийжсэн тохиолдол байгаа. Тэр нь бол асуудалгүй ороод ирсэн. Тийм тохиолдол бол байж байгаа. Нэг тийм муу брокер гэж бол би үзэхгүй байна. За 2 одтой энэ одны жоохон муу юм байна те. За энэ хотлоо хаа 30-ыг хэрцэх нэг leverage maximum leverage 30-ыг хэрцэх нэг гэж баймааргүй. Энэ бол нэлээд өндөр хөшөөрөг саналтай санагдаж байна. Нэлээд олон юмар ус хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Аваад Иран, Америк хоёрт л юу яцсан. Энэ аваад чийдэн сайт руу орж үзье. Trade.com Номбистер AVA гэсэн чинь хэрэгтэй. Энэ мөн байна. Монгол лекцээ гараад ирсэн. Энэ аваад трейдинг төлөвлөгч газрыг ажилладаг бацах гэдэг багш. Бас нэлээд миний мэдхэл 2007 8 онд ч үлээ. Энэ аваг л ах IB болоод орж ирж ирсэн. Сургалт Монголын анхны форекс сургалт Монголд хийжсэн баг шүү. Одоо л сургалтаа хийсээр л байгаа. Ер нь бол доктортой байгууллагын хувьд бол доктортой үйл ажиллагаа явуулаад л байгаа. Анхны шатматны сургалтууд бол бас хөрхөн мэдээлэл өгчөөр юм билээ. Дунд гүнзгий шатматыг нь бол мэдэхгүй. Тэ өөртөө ашиг хийдгийг ч мэдэхгүй байна. За энэ нэлээд олон юмар юу яцсан. За шагнал томлож байгаа маань. Аав бол гайг брокер хаа. Яг брокер явтал. Татаа олон дээр асуулт гарлаа гэж байлаа. Сонсож байгаа юм байна. Нэг төрдөө хаавал хаач юм аа. Зааж би асараад 21. За нэг хаач идүү. Тэгж дахиад жоохон байж байгаад. Sorry. За бас нэг хэдэн доллар хийгээл авчлаа. Хаацна. За. Заавал тол нэг ярих юм байхгүй.
брокерийн хувьд л гайг. Энэ дээр юм баг нэлээд байгаа нь ойлгохгүй. Хүмүүсийн сэтгэлүүдийг харъя. За магадгүй ийм байж магадгүй. Яг Монголд нэг Бацэг хошиг төлөөлөгч нь гэж явж байгаа учраас нэг тийм white label мэбэл ч юм уу тийм хэрэгтэй биш. Яг л баг нэг юу шиг салбар шиг нь явж байгаа учраас монголчуудад аюу юу тааж магадгүй. Асуудал үүсэхгүй тэр ямар нэг асуудал үүсгэх юм бол тэр Бацэг хошиг зөксүүлээ цаашаа холбогдоод төвтэй холбогдоод асуудлуудыг шийддэг гэж магадгүй Ирланд гэх юм байна. Тийм учраас монголчуудад арилжаа хийхэд ерөнхийдөө нэг асуудал гараад идэггүй байж болох юм. Гадныхны сэтгэл бол жоохон муу сэтгэлтэй юм байна. Тэгээд ч бас энэ Fox PCR метр 2 хоодтой юм байна. Тэгэхээр жоохон гадныханд метр төлөөлөгч газар мазар байдаггүй орнуудад жоохон рисктэй тий жоохон үйлчлэг муутай байж болох юм. За дараах нь Онда Сингапур. Онда ч бас гайгүй баг шүү дээ. Нэлээд олон жилийн явж байгаа. Гуравттай юм байна. Онда дээр арилж хийж байгаа хүмүүс өх юм бол доор бас сэтгэлүүдээ бичээд яваарай. 50 хаан Бельгт, Кипрт, Францт, Нидерландт энэ Онда ч юм баг хөшөөрөхтэй юм байна. Тэгээд Америкт нэг хорилж байгаа юм байна. Төрний аавч бас Америкт хорлог болсон байна. Тэгээд санагдаж байна. Хараад хорилсон улсуудыг хараад хорилчиж энэ гэхдээ энэ 30-ыг хэрцэх нэг энэ хөшөөрмөл бодлоо шүү. Аавыг хэлөө шүү. 500-аас дээш ч магадгүй шүү. За энэ онд бол 51 Сингапур гэдэг түрүүн тэр юун дээр постн дээр Онда Сингапур гэсэн бас энэ Ондагийн Сингапур салбарт нь л арилж яадаг юм байна. За тэгээд MetaTrader 4-т 5 юм байна. Pan байна, Scalp юм байна. 55 юутай. За энэ дээр хашаа чи юу withdraw хийж үзсэн бол тэрийгээр хэлээрэй. Янз бүрийн асуудал гарсан уу юу? Bad на муу проблем. Маш өндөр юутай байгаа даа л гэж. Fit байгаа даа. Юу татаас нэг өндөр юм байна. Татвар биш. Үйлчлэгний хөлс. Fit. Тэр нэг өндөртэй гэсэн сэтгэл байж байна. Одон хэд 3 хөдөлгөөнд урж байгаа юм байна. Сэтгэлүүд нь зэн сайтыг үзье. За
энэ дээр нөгөө нэг хүлэн зөвшөөрөгдсөн гэдэг нь хаана байгаа вэ? EC гэрээ хүлэн зөвшөөрөх FC-ээр хүлэн зөвшөөрөгдсөн байгаа юм байна. За Pantone байна. Тэр хэдийн чаас ингээ харахаар энэ бол нэг ерөнхийдөө энэ дээр онда скан гэсэн биш үү? Онда бол хуурамч шүү гэсэн биш үү? Тэ. Онда бол маш том хуурамч юм аа. Айгу том хөлөгдөгч гэж орчуулах юм байна. Тэгээд ерөнхийдөө 10-20 pips-ийн юу байдаг. Одоо stop loss-нд ханш хүрээгүй байхад 10-20 pips бүр дутуу байхад stop loss цохиулж гаргаж байна гэсэн бичсэн байна. Надад угаасаа нотлох баримтан байгаа гэдэг энэ нэг нөхөр Романаас энэ нэг нөхөр 2018 онд бичсэн юм байна. Ерөнхийдөө брокеруудын хувьд бол ийм байдэн шүү. Одоо утас татдаггүй ч юм уу те. Тим брокер бол баг байхгүй шүү дээ. Янз бүрийн эдийн засгийн том мэдээ гарсан ч хүчтэй мэдээний савлгаанууд спред тэлэх гэсэн ойлголт байна. Тэр үед бол таны орсон яг спред тэлж байгаа нөхцөл таны орсон захиалагч юм бол яг орё гэсэн ханшнаас ч өөр 10-20 утгаар 40-50 pips-ийн хол зөрүүтэй орох захиалга орох 40-50 pips-ийн цаана байгаа stop loss-ыг цохих ч юм уу те. Эсвэл TP дээр очисон мөртлөө цаашаа тэгээ 20-30 pips илүү явсан мөртлөө TP-г жаахгүй буцаад явах ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд бол ер нь бүх брокер дээр том хэмжээний мэдээний үед бол гардаг. Бусад янз бүрийн байдлаар савлгааны үед бол гардаг. Ялангуяа тэр нөгөө интервенц одоо жишээл одоо юу ч үгүй те. USD, JPY-ийн хувьд Америк доллар, Японы йений хослолын хувьд бол одоо юуны Японы засгийн газраас интервенц хийлээ гэхэд тэр үед бол юу нэг 20-30 pip бол инээд юм шүү дээ. Спред тэлэхэд огцом хоёр тишээ савлна. Тэр үед бол 20-30 pip бол асуудалгүй дэшээ доошоо илүү явна. TP-гээс илүү гарна гэсэн мэтлээ TP хаагдахгүй. Тийм болохоор бол зөндөө гардыг. Тэглээгээд брокеринг компани scam гэдэг бол бас болохгүй л дээ. Ялангуяа яг нөгөө swing trade ч юм уу урт хугацааны арилжаа хийдэг хүмүүс бол тэрийг бол нэг тоохгүй. Scalper-уудад бол тэр жоо төвхтэй байгаа. Scalper-уудад ерөөхдөө том хэмжээний мэдээний үед бол scalping арилжаа хийгээд бол дэмээгөө. За ондагийн хувьд бол ямар ч гэсэн хөлийн зөвшөөрөгдсөн юм. EC-гэр хөлийн зөвшөөрөгдсөн. Тэгээд энэ дээр бол 2-3 одолдож хүрч байгаа юм байна. Тэгээд энэ дээр арилжаа хийж байгаа хүн байх юм бол сэтгэл бас бичээд өгөөрэй. Манай бусад сонирхож байгаа хүмүүст бол хэрэг болох байх. гэж найдаж байна. За дараагийнх нь Жахан Түн энэ хаанхын брокер? Америк брокер тийм байна. Америк брокер энэ төвд. Тэгээд энэ leverage юм багал юм байна л да. За next дараагийнх нь FXCM. Энэ юу нэмэр хав. За 2.5. Энэ бол нэг тийм чухал биш үү? Одоо 99 стейшны брокер шүү дээ. Канада, Хятад, Франц, Грек, Израиль, Итали, South Africa, United Kingdom, England, хориглогдсон улс нь Америкт байна гэдэг бас нэлээд олоор нь хориглочихсон. Байна суулгатай скальптай хамгийн багадаа $50 юм байна. Түрүүний XM ч бүр $5 байсан шүү дээ хамгийн бага депозитын хэмжээ. Тэгэхээр тэр бол нэг тийм
яг тийм нэг тийм мөнгө төгрөгийн татаа авалт хийхэд асуудалгүй өгчдөг брокерууд бол ийм жижиг депозит хамгийн багадаа одоо жишээл $5 депозит гэх юм бол тэрэн дээр бол айгүй олон шуурах байхгүй. Одоо $200 депозит хийж чадахгүй байгаа хүмүүс бол тийшээ шуурад хэрэглэгч нь болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм бага хэмжээний мөнгө санал болгоод тэрүүгээр маркетинг хийгээд бахан юу санал болгоод тий бонуснууд санал болгоод байна гэдэг чинь нэг их сайн брокер бол биш гэж магадгүй. Маркетинг их тусмал брокер бол ер нь жоо асуудалтай брокерууд л хэрэглэгч нар сонгохгүй байгаа ч юм уу те өмнөх хэрэглэгч нарынхаа итгэлийг алдсан брокерууд л маркетинг их хэмжээгээр хийдэг. Тэгээд ч одоо бонус гэхэд одоо энэ одоо жишээ XM $30 бонусыг яг энэ бонусыг ашиглаад арилжаа гэж тэргээ татаа авалт хийсэн хүн бол за 1000 хүнээс шийдэх гарах болоо. Заста 1000 хүнээс нэг 10 гарах уу юу? Сайн мэдэхгүй байна. Бол итгэхгүй байна. За эргээд энэ юу руу гараа. FXCM дээр бадрахах арилжаа идэх санагдаад байна. Хэрвээ тийм бол бодрох та юу арай. Хэрвээ энэ бичлэгийг тэнж авч чадчих юм азан дараа үзэх юм бол юу арай та. Нэг FXCM ер нь яг ямар хөө брокер вэ? Татаа авалт хийхэд ямар хөө вэ? Янз бүрийн асуудал гарах үгүй юу гэдэг дээр та юу арай. Мөнгө гацаачлаа л гэж. За ерөөхдөө юмс хэлээд шүү. Сайн гэж миний мөнгө хулгайлчлаа л гэж байна. Don't be fooled by love's wit. Stay from top-notch fake. Надад сайн брокер болж. Гэтэ сэтгэлүүд бас яг үнэн байх уу гэдэг бол эргэлзээтэй. Энэ FXCM ажилч нь өөрөж бичдэг юм билээ. Ер нь брокер ажилчдад өөрсдөө сэтгэл бичгийг бол үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр хүний сэтгэлээр биш ерөнхийдөө өөрөө сонгож хийгээд яг нөгөө бичлэг дээр биелжсэн шүү дээ. Бага мөнгөөр депозит хийгээд тэргээ багахан өсгөж байгаа татаа авалт хийгээд үз. Customer service-тэй харилцаад үз. Тэр хурдан хариу өгөх нь. Тэгээд ямар ч алдаагүй брокер гэж бол байхгүй хөө янз бүрийн энэ төр ялангуяа арилжааны үед платформ дээр гарах алдаанууд бол мэдээж гарна ямар ч брокер дээр. За FXCM мэддэг хүмүүс нь юу арай. Энд дээр сэтгэл алайгүй муутай байна. Муутай брокер итгэл бол итгэх хэрэг юм байна. За энэ болий доо гэж бодохоор л брокер. За дараагийн яг үнэхээр FXCM дээр арилжаа гэдэг тэр нь асуудал гардаггүй хүмүүс байвал та бүхэн танилцуулаарай. Бид нэр маш сайн брокер дээр л арилжаа хийх гол зорилго шүү дээ бас. Зов даасаа өсгчүүд тэрийг авч чадахгүй скамд болоод байвал ч ямар хэрэг багт те. Тийм учраас манайха нэгэндээ туслаад сонгоход брокероо сонгоход нь бусдаар бол яг энэ талаас нь битээр одоо нэг ямар нэгэн муу брокерийн ч юм уу те IB болчоод тэмүүлээ тэрийг хүмүүст битээ шахаад асуудалтай брокер гэж юм уу битээ тэгээрээ зүгээр л үнэхээр арилжаа хийдэг хүмүүс нь таны одоо арилжаан дээр асуудал гардаггүй те татаа авалтыг чи ямар ч асуудалгүй өгчдөг тийм брокер үнэхээр байвал нүүр бардамтаа санал болгох хэрэгтэй. Энэ брокер ямар ч асуудалгүй одоохондоо. Пэй ч одоо юу вэ? FPS 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж 3,000-ын хөшүүрэг санал болгоцсон ааж дээ. FPS бол мэдхгүй. Бүр $1 гэнэ. За FPS дээр үнэхээр татаа авалт хийсэн хүн байвал хэлээрэй.
Belize, Orchard Garden Street. Belize Insurance Commission Code. За энэ түрүүний энэ IFSC гэдэг чинь тэр нэг юун дээрээс санагдах юм. XM-ийг бас итгэмжилсэн байсан ч гэж санагдах юм. За энэ улсуудад ерөнхийдөө хөдөлгөөн зөвшөөрөхгүй байгаа. 3000 хөшөөрөг бол арай амар юм ба тийм. За 35 сонголт одоо валютын сонголт нь 35 юм байна. Робот ашиглаж болно. За мэдээний үеийн одоо spike trading гэдэг чинь юу шүү дээ. Огцом дээшгээ доошоо явж үц татхыг хэлээд байгаа шүү дээ. Scalping байж болж байна. Visa хийж болж байна. Одоо deposit хийх нь Visa хийж болж байна. Мэдээж бусдаагаа адилхан байж байгаа. Ингээд адилхан байж байгаа. За шин трейдерүүд бол айтайхаа боломж ялагдсан байна. It's good broker till it's time to withdraw. Ярилж байгаа татаа хүртэл сайн брокер шүү гэсэн байна шүү дээ. Тэд ерөнхийдөө ийм scam төрлийн татаа авах төрлийн юудыг санал болгодог гэсэн байна. 2015-нд $5 ингээд channel дээр чухал биш байна. Scam company. Scam. Get all my profits. Өөр татдаг биш үү? Ашгуудын бүгдийг устгах хийсэн байна гэж явж шүү. За энэ сэтгэлдлүүд бол яах вэ гэдэг. Хинч ямар сэтгэл бичиж болно. 2.1 одоо FPS дээр арилж хийж байгаа хүн байвал би бол FPS дээр хийж арилж хийхгүй мөн үү? Итгэл төрөхгүй. Чи эвгүй брокер. Яг энэ чинээс ингээд аваад үзэх юм бол Tickmill бас нэлээд реклам яваад байдаг брокер. Энэ дээр бас би нэг данс нээж үзсэн юм байна. Tickmill дээр. Сэтгэл барьцсан юм. Наач өшөө доошоо нэг хатгалд орж ирээд явбал явах байх шүү гэж хараад байгаа шүү дээ. За Tickmill-ийн хувьд 500 хөшөөртэй $100 болж байна. 0.1-ийн level биш юу lot size minimum 2015 саяцсан шинэ брокер байна. Энэний юу н энэ Tickmill-ийн реклам нь Bloomberg дээр нэг хэсэг нэлээд явж ирсэн санагдаад байна. Тэгээ MetaTrader 4-ийг санал болгож байгаа. FSA regulated юм байна. FSA regulated юм байна. 3.5 шинэ брокер их тарцгүй сайн үлээт юм байна. Энэ Tickmill сайн брокер гэж магадгүй. Bloomberg дээр реклам яваад байхыг бодоход бас харьцангуй суур сайтай брокер гэж магадгүй. So just a very good broker got my first withdrawal $2000 миний анхны татаа болтыг ямар ч асуудалгүй without any issues ямар ч асуудалгүй өгцөн гэж байна. Маш бага спидтэй. Tickmill-ийг сонирхож үзэж болмоор юм биш үү? Good service best Tickmill the best good. This company scam from me. Яг нэг удаа scam гэсэн. Юм байж болох юм. Scam гэсэн ч гэж зүгээр байсан. Энэ дээр өөрсдөө хамгаалаад бас FCA, Англи FCA болон FSA гэдэг regulated болсон шүү. No dealing desk гэж байна. Сайн брокер.
Тикмил бол сарцгүй сайн брокер гэж магадгүй. Энэ яг брокеруудын яг энэ тикмилийн ард жишээлбэл ямар санхүүгийн ямар нэгэн групп байна гэдэг бас их сонирн. Аль нэг банктай холбоотой байна уу? Эсвэл янз бүрийн хедж фандуудтай холбоотой байна уу гэдгийг нэлээд нарийн судлах юм бол бас их зүгээр. За энэ минь бол асуудал биш шүү дээ. New account-ыг нээж болохгүй юм байна. Энэ бол баг өөрөө нээж чадахгүй байгаа даа гэвэл. Тикмилийг би бол нэг тийм буруу өнцгөөс бол яаж байгааг сонсож байгааг юм байна. Сайн брокер л гэж хэлсэн. За энэ сайт нар ямар вэ? За баатаас нар. SFS, FSA-ээр, FCA-ээр regulated sub-prostitute юм байна. Зас нэлээд олон байгууллагуудаар хүлээн зөвшөөрөгдчихсөн брокер юм байна. Энэ дээр бол нэг арилжаа хийгээд үзэх юм байна. За тэгээ тикмил дээр арилжаа хийдэг гэсэн нэг цөөхөд нэг хүч байлоо да. Facebook дээр тэр хүн татаалт хийж үзсэн бол татаалтны хэрэг хугацаанд орж ирж байна. Янз бүрийн асуудал үүснэ үсэг бол тэгээд сэтгэлээ бичихийг хүсэж байна. За хамгийн сүүлх. За Docus copy-тэй юу ярих вэ? Энэ дээр Docus copy байна. Docus copy-ийн юу нөхрөл их өндөр гэдэг шүү дээ. Аюулгүй олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг Docus copy. Тэгээд бас депозит хэмжээ бас нэлээд өндөр байдаг санагдаад байна. Үгүй шүү $100 талаар гэж боддог. Яг сайтн дээрээс нь үзэх юм бол нэлээд өндөр депозит leverage 100, max-та 100 байгаа. MT4J-Forex гэдэг өөр нэгэн платформ юм байна. J-Forex гэдэг. За бусад юмнууд хөлийн зөвшөөрсөн, роботууд хөлийн зөвшөөрсөн байна. ECN юм байна. Энэ Израиль болон Канад, Бельгид хориглогдсон брокер юм байна. За тэгээд ерөнхийдөө ингээд харахаар Швейцарийн Docus copy Швейцарын брокер гэж явдаг шүү дээ тий. Маш сайн брокер. Энэ Docus copy бол нэг юм хэрэгтэй. Сайн брокер баг. Энэ Docus copy-гийн нэг дансны идэвхжүүлэлт нь аюулгүй төвхтэй санагдсан. Одоо би нэг хэдэн жилийн Docus copy дээр нээжсэн чинь данс идэвхжүүл гэж мангар олон юм шаардлагадсан. Их шалгуур өндөртэй брокершээс санагдаад за болиё гэдэг тэр чигээр. Одоо хүртэл нэг үйл явж байна. Docus copy bank энэ бүр Швейцарын Swiss bank group гэж байна. Швейцарын энэтэй холбоотой энэний баг компани гэж магадгүй. Энэ брокер. Deposit from $1000-аас эхэлдэг. Энэний депозит бас өндөр өссөн. Гэхдээ Docus copy дээр ерөөхдөө жинхэнэ pro trader-ууд нь бол арилж яадаг. Энэ дээр түрүү Facebook дээр хэм блэ. Нэг мухлай Docus copy дээр арилж яадаг гэсэн байх шиг байсан. Мухлай хэрэг хийгээд татаалт хийж үзсэн бол юу ягараа сэтгэлүүлтэйгээр татаалт гэдэг юм асуудалгүй. Тэгэхээр минимум депозит нь хэд байдгийг түрүүн болохоор юу дээр PC Army дээр болохоор $100 гэсэн мөртлөө энэ дээр $1000-аас эхлэн гэсэн байна. Тэгээд явандаа би Docus copy дээр хийж үзнэ гэсэн бодолтой байгаа. За тэгээд ерөөхдөө манайхны арилж байгаа хийдэг брокеруудыг тэр Facebook дээр юун дээр бичсэн юмудаас нь одоо бичсэн дээрээс нь үндэслээд нэг баг хаям ярьлаа. Тэгээ та бүхэн яг эдгээр брокерууд дээр арилжаа хийгээд татаавалт хийгээд за эхний ээлжинд
данс нэхэд яаж нээж юу шаардж байна те. Та бусад яг forex руу орж байгаа ч юм уу. Эсвэл нэг өөр нэг брокеринг компани төлөвлөлт чадчих юм уу те. Брокеринг компани үнэхээр айтайхан брокеринг компани сонгож чадахгүй байгаа нэгэндээ тусдсан болох үүднээс бичлэгэнд ор энэ брокер юм шүү гэдэг өөртөө яадаг брокеруудаа давуу болон сул талуудын бүгдийг бичээд өгвөл бусдад маань хэрэгтэй болов гэж бодоод байна. За тийм байна. Тэгэд надаас бол Pepperstone гэсэн брокерийн талаар бол хүснээ асууж болно. Энийг бол энэ брокерийн талаар зөндөө сайн зүйлсийг бол зөндөө хэлж чадна. Одоогийн байдлаар надад ямар ч асуудал гараагүй байгаа. За тэгээд өөр чинь binary гэдэг сүүлийн үед би нэг брокерийг ашиглаад байгаа. Энэ дээр бол нэг олон хүн бол ийш нэггүй олон ч яах зүгээр. Энэ бол нэг тийм итгэлтэй брокер биш гэж магадгүй одоо энэ дээрээс ингээ харъя л да. Гэхдээ энэ дээр би зөвхөн юунаас нь олж энэ брокер сонгосон. Индексээс болж. Нэг индексээс нь болж сонгосон. За энийг устгачаа. Volatility 75 гэдэг индекс төр барилж яхад тул энэ брокерыг сонгож барилж хийж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар татаа болтыг ямар ч асуудал гарахгүй байна. Өдөртөө л ороод ирчихэж байгаа. Ямар ч шимтгэлгүйгээр. За энэ дээр бол мэдээж сэтгэл бол муу л гэж таараа хаа да. 1.7 рейтингтэй юм байна. Энэ бол үнэ шүү депозит and withdraw. Энэ бол депозит болон татаа болт хийхэд бол ямар ч асуудал одоохонд бол гараагүй байна. Гэхдээ энэ дээр бол ер нь $10,000-аас дээш хэмжээний татаа болтыг бол хийж үзээгүй байна. Одоохонд $1,000-аас $3,000 хэмжээний татаа болтыг бол би нийлээ хийцэн байж байгаа. Энэ брокер дээр бол ерөөхдөө нэг дээдл нь бол би $1,600-ын цэнгэлт хийсэн. Тэгээд тэрийг $3,000 татаад авчихсан. Дараа нь $100 депозитыг нэлээд хийгээд тэдрийг 500 болгоод 1000 болгоод 2000 болгоод бас нэг хэдэд татаад авчихсан байж байгаа. Зөвхөн тэр индекс дээр л барьж яадаг. Бусад энэ валютын хослол алт одоо мөнгө зөв те эдгээр дээр бол барьж ийж үзээгүй. Үзээгүй байна. Тэгээд энэ брокерийн нэг ядаргаатай юм платформ аягүй гацтай юм билээ. MetaTrader 5-ыг зөвхөн санал болгодог. Тэгээд WebTrader бас веб хувилбараар санал болгодог. Тэгээд MetaTrader 5 хасаа бүтэн санд ажиллахдаа бол аягүй асуудалтай юм билээ. Одоо баг 20 секунд болж миний захиалгыг биелүүлээд ашигтай захиалга хаалгадaltaй захиалга хаахад бас төдий хэмжээний удаж иж ерөөхдөө захиалга одоо биелэгдээд илээ. Тэгэхээр жоо хагасамсан барилж хийж байгаа тэр нь төвхтэй байгаад байгаа. Ажлын өдрүүдэд бол тэгж сервер нь бол удахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ брокер дээрээс ерөөхдөө авах сална. Бас юмээ гэж мэдхүү тас гайгүй томраад нэг $10,000-20,000 болцсон ч татаа бол өгөхгүй байж магадгүй штэ. Scam гэсэн сэтгэлүүд их байгаад байна. Worst энэ дээр гэхдээ яг энэ binary-гийн хэрэглэгчид дундаас өмнө Африкаас нэлээд олон хүн ерөөхдөө юу яд юм бэлээ. Харилж яд юм бэлээ энэ брокер дээр. Тэгээд тэд нар бол дандаа л юун дээр хэдэм бэлээ. Индекс volatility буюу boom crash гэдэг бусад индексүүд дээр харилж яах гэж энэ юу брокерыг сонгодог юм бэлээ. Энэ тэгээд ямар ч дансыг идэвхжүүлэхгүй $60,000 хүртэлх татаа болтыг хийх боломжтой. $10,000-аас дээш татаа болтыг хийхэд бол заавал юу вэ? Full approve болсон байх ёстой данс ч нөөрөө. Гэхдээ full approve болоход амархан юм билээ. Минийх бол 2 өдөртөө approve болол дансыг бүр идэвхжсэн. Одоо л хязгаар руу татах хэрэгтэй. Гэхдээ энэ дээр бас сайн мэдэхгүй л байна. За иймэрхүү байна.
Тэгээд би та бүхэнд энэ binary-г санал болгоод байгаа шалтгаан зүгээр бага мөнгийг хөдөлгөөн сайтай тэр volatility гэдэг индекс дээр нэг юун дээр цаа нэг $50 ч юм уу богино хугацаанд өстой нэг scalp хийдэг нөхдүүд маань өөрсдөө өсгөөд татаа авалт хийгээд байх юм бол бас их зүгээр л юм байлээ. Хөдөлгөөний хувьд бол валютаас хамаагүй сайн худалдаг. За энэ удаагийн бичлэгийг өндөрлөө. Та бүхэн бусдаа тус болоод өөрсдөө брокеруудыг өөрсдөө хийдэг асуудалгүй татаа авалт хийж байгаа брокеруудаа бусдаа санал болгоорой. Бас бас хинэж мэдгүй брокер дээр мэдгүй болоод депозит мэдгүй үднэс депозит хийгээд хэнийг маань алдчих вэ гэж бодоод. За баярлалаа.